Зоёцгонд манайхан таад маань сайн сууцгааж байна уу? Өнөөдөр та бүхэндээ саяхан засагдж эхлээд буй Шинжээ чимээх Монголын олон анги дуран сайхны киног ирж өгөхөд бэлэн боллоо. Энэхүү бүтээлийг Хүлээгүү Pictures, Namadia Pictures болон шүүх шинжилгээний ерөнхий газар хамтран бүтээсэн байна. Шинжээ цуврал нь анги бүр дээрээ Монголд бодитоор болсон гэмт хэргүүдийн учрыг тайлж, мөрдлөг, шүүх шинжилгээний ертөнцөөр үзэгчид бид бүхнийг аялуулдаг нэлээд сонирхолтой зурлажээ. Хэрв Монгол гэмт хэрэг хэрхэн илэрдэг, мөрдөн шалгах ажиллагаа бодит амьдрал дээр яаж өрнөдөг талаар сонирхож ивэл энэ киног заавал үзхийг зөвлөе. Уг зурлын маань гол дүрүүдэд Монгол улсын гавь жүжигчин Гэрэл Сүх, жүжигчин Сумьяд Орж, Булган, улсын драмын эрдмийн театрын жүжигчин Сэргэлэн, Хэрмэл Грэвийн жүжигчин Баясаа, залуу жүжигчин Хулдан нар тогложээ. Энэхүү бүтээл нь нийтдээ 12 анги хүрэх бөгөөд кинон дээр гэмт хэргийг илрүүлэхдээ шинжлэх ухаанд суурилж бодит баримт нотлогоо зэрэг дээр үндэслэн хэргийн уг үндсийг олдог шүүх шинжилгээний албаны ажилтнуудын ажил мэргэжил болоод амьдралыг үзүүлдэг үлээ. Шинжээ цувралын шинэ ангиуд 7 хоног болгоны даваа гараг Univision-ийн Монгол агц Luke TV-гийн Namadia Original цэсэнд орж байгаа юм байна шүү. Одоо ингэж бүгдээрээ кинонд орцгоё. Өнөөдөр цувралаа эхлүүлэхээс өмнө таад байна манай зүгийг дэмжиж лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Биднийг байнга дэмжиж байдаг та бүхэндээ хайртай шүү. Ингээд зурлын маань 1-р анги албан ёсоор эхлэхэд бид шөнийн харанхууд ой модон дунд дүрлзэн асах галыг унтраахаар яаран явж буй онцгой байдлын албан хаагчдыг олж харна. Удалгүй гал өнөөгч нар галыг унтрааж дуусмагц хэргийн газар дээр цагдаа нар шүүх шинжилгээний шинжээч нартай цуг ирдэг ба саяын шатаж байсан машин дотроос хүний зогцолцсон байна. Бацар байна гэж. Гал өнөөгч нар Land 200 маркийн автомашин шатаж байна гэсэн дуудлагын дагуу хурч очиход машины жолооч нь дотроо шатсан байдалтай олжээ. Цагдаа нарын үзэж байгаагаар дуудлага өгсөн цагаар нь шүүж үзвэл уг машин цагаас цаг 30 минутын өмнө шатаж эхэлсэн ба шинжээч нар маань уг хэрэгт гадны төлөө байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй болов. Өөрөөр хэлбэл энэ хэрэг зүгээр нэг золгүй явдал уу эсвэл хүн амны хэрэг үү гэдгийг тогтоох хэрэгтэй болжээ. Ийхүү шинжээч нар хэргийн газар дах үзлэгээ эхлүүлж шатсан цогцсны машины эргэн тойрон дах зүйлсийг сайтар шинжилж зураг хүргийг нь авдаг ба удалгүй цогцсон дотроос гар утас бөөгж зэрэг эд зүйлсийг нь олов. Жохом мэдгээр зүйлсээр нь баримжаалж хэрийг илрүүлнэ шүү дээ. Тэгсээр маргааш өглөө болоход бид цувралынхаа гол дуруулах шүүх шинжилгээний ерөнхий газрын ахлах шинжээч хошууж мөнх төртэй танилцваа. Мөнх төр ах маань олон жил шүүхийн шинжилгээний газарт ажиллаж ариун их туршлага хөрөмтлүүлэн баргал домогт мөрдөгч Шерлок Холмсын дайтай болсон мундаг хүн ажээ. Мөнх төр ах маань эхнэр охин хоёртойгоо байдаг бөгөөд цаг наргүй ажлын хажуугаар гэр бүлдээ үргэлж цаг зав гаргадаг мундаг аав гэдгийг харж болохоор байна. Энэ зур бид нөгөө талд дөнгөж саяхан сургуулаа төгсөөд эх орондоо ирсэн Үлэм чимээх нэртэй залуутай танилцсан. Үлэмж бол Орос улбаны улсын дотоод хэргийн яамны харьяа Волгоград академийн төгсөгч бөгөөд шүүх шинжилгээний ерөнхий газарт ажилд оров. Үлэмж маань ажилд ормогцоо ахлах шинжээч мөнх төр ахын удирдлагын дор дадлагчаар болдог ба мундаг шинжээч маань одоо өөрийнхөө дараа үеийг бэлтгэндээ. Дараагийн хэсэг эхлэхэд мөнх төр ах маань Үлэмжийг Ахмад гал удрахтай танилцуулж ангийн ихэн шатсан машины хэргийн талаар ярилцав. Ахмад гал удрах шатсан машины арлын дугаараар дамжуулж хохирогчийн талаар мэдээллийг олж авсан ба гэр ихэнтэй холбогдоход сүүлийн 3 хоногийн турш гэртээ эрэг болохыг нь олж мэджээ. Хохирогчийн хэн болохыг эцэст нь тогтоохын тулд Ахмад гал удрах цогцыг таниулахаар эхнэр ах хоёрыг нь дууддагч мөнх төр ах маань хүн харахын эцэсгүй бол шатсан тэр цогцыг таних юм болоо да гэд халаглаастай. Удалгүй манай ирч одоо хохирогчийн ар гэр ихэнтэй уулзаж цогцыг харуулах үед эхнэр нь цорхирэн уйлж гал удрах Ахмад ч одоо тэдэнд хохирогчоос олдсон гар утас бүгд зэрэг эд зүйлсийг нь үзүүлв. Гэвч яг одоо бол цогцыг эцэслэн танихад хүндрэлтэй байгаа ба яалтчгүй нэмэлт шинжилгээнүүд хийж үзэх хэрэгтэй байлаа. Үүний дараа цогц дээр задлан шинжилгээ хийж үзэхэд дараах зүйлсийг илрүүлв. Юун түрүүн цогц толгойдоо бол нүүрэндээ бэртэл авсан байдаг. Залгуур хоолой, мөгөөрсөн хоолойноос нь угаар илрээгүй үзэхэд машин шатахаас өмнө нас урсан ойлгомжтой болов. Түүний дараа Үлэмж маань хохирогчийн утсыг мөнх төр ахын заавраар цахим шинжилгээний лабораторид авчирч өглөө. Тэгэхдээ манай хүн чинь орж ирэнгүүтээ баахан хүн амьтантай мэдчлээд харваажийн одоо баахан компьютер байх чинь цахим лаборатори мөн үү тэргээ лавлаад байдаг нас. Бас тэгж байгаад айгүй соёлтой юм аа. Тэгт нь өнөө лаборатори хийдэн ч манай хүнийг тоодгүй ба удалгүй лабораторийн нэг ажилтан цахим лаборатори биш цааны газар байна гэд тоглоод хэлтэл Үлэмж маань итгээд яг гарах нэ ийдүүтэй юм шиг хөө. Ингэж манай хүн цахим лабораторийн шинжээч Дөлөөтэй танилцав. Дөлөө бол хэргийн газараас олдсон гар утас компьютер зэрэгс мэдээлэл сэргээдэг шинжээч бөгөөд хохирогчийн утсан дотроос хэрэгтэй зүйлсийг нь ирж хайхаар болов. Тэгж байтал Үлэмж буцсан задлангийн өрөөнд дуудагддаг ба задлангийн гэрлэн эмч хохирогчийн цогцсноос шинэ мэдээлэл олсон байлаа. Цогц нуруундаа хүнд бэртлээ улмаас титан суулгах хэрэгтэй байсан бөгөөд жухам энэ зүйл мөрдөгчдөд хохирогчийн хэн болохыг яг тогтооход том сэжүүр болж өгөв. Тэгсээр үйл явдал эргэн цахим лаборатори дээр ирэхэд Дөлөө хохирогчийн утсан доторх мэдээллүүдийг сэргээж мессежүүдийг нүцгэд баахан хүн амьтны өр нэгсэн алан талан гэсэн мессежүүдийг үл яах вэ? Хохирогч залуугийн нэрийг Батхүү гэдэг байсан бөгөөд маш олон хүмүүст өдөртөө хэдэн саяар мөрөйтэй тоглодог нөхөр үйжээ. Гэсэн ч манай хоёр дараа нь гал удрах хамгаалалттай уулзаад Батхүүг найзууд дундаа нэр хүндтэй хуваарь бизнес эргэлдэг хорхоод чоргүй хүн байсан гэж хэлвэл яах вэ? Тэгэхээр яалтчгүй зөрчилдөөн үүсэж байгааз. Дээрээс нь үүнээс өөр сонирхолтой нэг зүйл гарч ирсэн нь Батхүүгийн нуруунд дах титан суулгахын талаар ар гэрийнхэнд нь ямар ч мэдээлэл байдгүй ба сүүлдээ баг энэ цогцсонд Батхүү гэдэг нь хүртэл эргэлзээтэй болоод явждаг наасан. За үүний араас үзэг солигдоход манай хэд ч одоо цогцыг яг Батхүү эсхийг таньж мэдхээр хүүгээс нь ДНХ-гийн шинжилгээ автал эцэг хүү хоёрын хариу таарсангүй. Тэгэхээр эндээс нэг бол Батхүүгийн хүүхэд нь өөр хүний хүүхэд аль эсвэл цогцос
Батхүү биш гэсэн хоёр логик тайлбарлуулдаг. Тэгэхдээ Мөнхтөр ах ч одоо Батхүүгийн нагц талын хүнээс шинжилгээ аван яг хэн болохыг нь баталгаажуулахар шийдэж байгаамаа. Мэдээж ийм онц ностой эргүүдийг илрүүлэхэд хангалттай баримт нотлогоо бүхий шинжлэх ухааны үндэслэл байх хэрэгтэй шүү дээ. Дараагийн хэсгийг хэлэхэд Галбадрах Ахмад Батхүүгийн ажил явдал дээр очин гэр бүлийнхэнтэй нуулзаж нагц талынх нь хүнээс шинжилгээ авахулахаар болов. Тэгтэл шинжилгээний хариу ахаад л Батхүүгийнхтэй таардгүй бөгөөд эндээс бид энэ зохиц Батхүүгийнх биш гэдгийг баттай олж мэдлээ шүү. Киноны маань үйл явдал улам сонирхолтой болсоор л байна. Маргааш өдөр нь болоход Мөнхтөр ах үлэмжийг дагуулan Батхүүгийн цуслангийн байрыг үзэхээр явдаг ба зам зууртаа үлэмжээс яагаад энэ мэргэжлийг сонгосон болон гэрүүлээс нь өөр цагдаагийн хүн байдаг талаар асууж байгаамаа. Удалгүй манайд арг үнтийн цуслан дахь Батхүүгийн байшинд ирдэг ба байшингийн дотор болон гадна талд нь үзлэг хийж эд мөрийн баримтуудыг маш нямбай ихчин хайж гарав. Шинжилгээний үеэр үлэмж байшин дотор нарийн ширхэг тоосон цор байхгүйг анзаарангуудаа байшин хэн нэгэн цэвэрсэн байж болох талаар Мөнхтөр ахад дуулгалаа. Гэсэн ч Мөнхтөр ах үргэлжлүүлэн байшингийн болон тухай бүрийг шалгаж үтсээр эцэст нь шалан дээрээс сэжиг бүхий тол болов яах вэ? Цаашлаад шинжээч нар тэрхүү толбыг наривчлан шалгаж үзэхэд хүний цус болох нь тогтогддог ба цуслангийн байшин дотор аллаг гарсан гарцааг боллоо. Үүний араас шинжээч нар зогсолтгүй шүн орой болтол байшин болоод байшингийн эргэн тойрон газрыг сөмөр самдаг ба удалгүй ахин нэг хэргийн баримтыг олов. Мөнхтөр ах байшингийн хажууд байх модны дундаас пиавны лааз олдог ба үлэмжийг дуудан зургийг нь авахулж цааш нь лаборатори руу хөргүүлэн лаазан дээр хурууныхээ байгаа эсхийг шалгаж үзв. Тэгтэл лаазан дээрээс нэрэл хурууныхээ олдож үлэмж одоо хурууны хээг нь мэдээллийн сангаас хайж үсгэд Баатрин шин цог гэгдэх хүний их болох нь тогтоогдов. Хувийн мэдээлэлээс нь үзэхэд шин цог нь ажилгүй архины амралтай тэнмэл хүн тул оршин суугаа байршлыг нь олоход хүндрэлтэй болж эхлэв. Дараагийн хэсэг эхлэхэд Галбадрах Ахмад ч одоо ирлээ эхлүүлэн шин цогийн найз нөхөд гэр бүлийнхнийг нь хайж үзэхэд манай хүн архины амралтай орон гэргүү бас эхнэр хүүхэд гэр бүлийн гээд байхаар хүмүүсгүй байлаа. Гэсэн ч Галбадрах Ахмад маань ууггүй хайсаар шин цогтой хамт цуг тэнүүжилдэг хүмүүсийг долоон буудлын тэр хавьяас олж байгаа юм аа. Тэгтэл тэдний нэг нь жүжигчин Дорж Сүрэн буюу Доо яах байвал яах вэ? Одоохондоо хэдүүлээ дүрийн нэрийг мэдгүй байгаа учраас зүгээр л Доо яах гэдээ явчихъя. Тэгж Галбадрах Ахмад Доо яахыг ойролцох зоогийн газарт оруулан сайхан хоолдож унтлангуудаа шин цогийн талаар асууж эхэллээ. Шин цог уг нь хойно буюу Орос сургууль соёл төгссөн инженер мэргэжилтэй боловч хожим нь архинд орж Доо яахтай хамт цог энүүгээр тэрүүгээр тэнүүшлэн амьдрах болжээ. Гол нь шин цогт эхнэр хүүхэд гэхээр гэр бүлийн хүмүүс байгаагүй ба сүүлийн 3-4 хоногт лав Доо яахтай уулзаагүй гинэ. Шин цог алга болохынхоо өмнөх өдөр их сургуулийн найзтайгаа уулзан их баяртай байсан талаар сүлд Доо яах нэмж хэлв. Гэхдээ шин цог хаяада динжи мянгад байдаг хамаатны гişтэр очдөг байсан ба Доо яахч тийшээ Галбадрах Ахмадыг дагуулan яв. Дараагийн хэсэг солигдоход Доо яах тэр хоёр шин цогийн эгчтэй уулзан түүний талаар нэлээд зүйл тодруулж сүлд дүүгийнхэн цогцыг олсон байж магадгүй талаар хэллээ. Түүний араас шин цогийн эгчээс шинжилгээ авах болоход цогцос шин цогийг болох нь тогтоогддог ба яалтчгүй хүн амны хэрэг болох нь ойлгомжтой болоод ирлээ шүү. Яалаа гэж тэр гэр оронгүй хүнийг алж байгаа юм болоо. Дараагийн хэсэг эхлэхэд дөлөө маань шин цогийн нэр дээр хүн шинээр утасны дугаар авсан бас дансан идэвхтэй байгааг олж мэдэн утасны дугаараар нь байршлыг тогтоочвол яах вэ? Айхтар гэж. Тэгсэн шин цогийн нэр дээр дугаар авсан нөхөр вокзал дээр байж таардаг ба Галбадрах Ахмад ч одоо шуурхаа явж хүчин дугаарын эзнийг баривчилж ав ба ийм үзэг зөлөгтөхөд манайд чиргээ амжилттай илрүүлдэг бөгөөд Галбадрах Ахмад нэлээд дуу шуутай орж ирэн Мөнхтөр ах үлэмж хоёрт хэргийн талаар ярьж өгөв. Шин цог Батхүү хоёр хамтдаа Оросд сурч байсан найзууд ба удаан холбоогүй байсны эцэст нэгэн орой дахин уулзцаажээ. Тэр үеэр Батхүү шин цогийг сайхан дайлцаасны дараагаар ажил авмаар байгаа талаараа хэлсэн ба маргааш оройн арг үндэд байдаг цуслангийн газар авчиржээ. Ийхүү шин цог ууж явсан пиавныхаа лаазыг тэнд хайсан байлаа. Үүний дараа Батхүү шин цогоос иргэний өмнөлхийг нь авангуудаа өөрийнхөө хувцсыг өмсүүлээд араас нь толгоор нь мохоо үзүүртэй зүйлээр хүчтэй цогж алангуудаа машиндаа хийн ойн дунд чатааж өөрийнхөө цогц мэтээр үлдээсэн байв. Батхүү яагаад ийм зүйл хийсэн бэ гэвэл онлайнаар бет буюу мөрийтэй тоглоом тоглож бусдаас асар их мөнгө зээлсээр эцэстээ дааж давшгүй өрөнд баригдсан учраас тэрэжээ. Тиймээс л өөрийгөө өгсөн мэт харагдуулж өрнөөсөө салахын тулд хуучны андаа хүртэл хэрцгийгээр хөнөөхөөс буцсангүй. Мөнгө улаан нүд цагаан гэж. Эцэст нь Батхүү шин цогийн нэрийг барин урагшаа ирээн рүү зүгтаах гэж байсан ч цагдаа нарт баривчлагдсан байна. Ангийн төгсгөлд Батхүү аимшигтай хэрэг үлдснийхээ хариуд шүүхээс бүх насаараа хоригдох ял авдаг ба үүлийн үрийг үхэж биш идэлж баран шүү дээ гэж. Ингээд энэ хүрээд шинжээ цувралын маань ихний анги төгсөж байна. Анги бүр дээр өөр Монголд бодит болсон гэмт хэрэгүүдийн учрыг тайлж таныг өөр адал явдлаар аялуулах шинжээ цувралыг та хүн юуны вишний Монгол багц. Түг ТV-ийн Номадын оригинал цэснээс 7 нүрийн даваа гарагт хүлээн авч үзээрэй. Гэмт хэргийг илрүүлэхэд зөвхөн цагдаа мөрдөгч нараас гадна шинжээч нар ямар чухал үүрэгтэй ажиллахыг та энэ цувралаас үзэх бөгөөд нэг сонирхолтой факт болоход цувралын анги бүр дээр жүжигчин Доо яахын дүртэй адил байдлаар бидний сайн мэдих алдартай томоохон жүжигчид камео буюу туслах жижиг дүр бүтээсэн байгаагийн шүү. Ингээд манай бичлэг таалагдсан бол лайк болон subscribe үлдээгээ бүү мартаарай. Дараагийн дуртан утгагүй шүү. Хүлээж угаарай.